Бүгдээрээ сайн уу? Гадаа цас орцсон амар хүүтэн болцсон. Тэгээд өнөөдөр би гоё нэг бичлэг хий гэж бодлоо. Тэгээд бичлэгтэй хамт байгаарай. Төлөө ийм 24 цагийн дэлгүүрт өглөө өдөр оройныхоо хоолыг идцгээе. Эхний орох нь болохоор Presbyterian гэдэг Швед айгу алдартай, ер нь хаасайгүй метроны буудал ер нь их хөвчлэн байдаг. Тэгээд тэндээс хэдүүлээ өглөөний цагаа ууцгаая. За саяны метроны буудалд суудаг газар байхгүй. Тэгээ хэдүүлээ юм аваад суух газар олцгоё. Би явж байгаа зүгээр гадаа суугаар шийдлээ. Та нарт харагдчихж байгаа болов? Жинхэнэ Швед стайл. За би юм өглөөний жуус авсан. Би өглөө юм жуус уудаггүй гэхдээ ууж үзмээр санагдаад авчлаа. Ийм йогурт авсан. Кофе. Тэгээд нэг круассан. Эцэг. Энийхтэй гоё яах юм болоо надад жоо сонир харагдчихсан. Ахын харъя. Дажгүй шүү. Дажгүй. Би хүмүүс хараад байгаа болов яагаад ах. Энэ амар гоё юм байна. Та нар зөвхөн миний сууж байгаа саналыг л харчих. Ийм амар цастай. Гэтэ миний вью бүр амар гоё юм. Энэ урд нэг парк байгаа. За жуус ууя. Ингэж бичлэг яваар идэвхтэй. Хугацааг шалгаж байна. 25 оны 3 сарын 10-нд дуусна гэж байна. Cheers. Йоо ямар амар чихэртэй юм бэ? Витамин С-тэй алимны жуус гэж шүү. Та нар өглөөний цанд ийм алимны шүүс уудгүй эсвэл зүржний шүүс уудгүй. Кофений хувьд дайжгүй жоохон гашуун. Гэхдээ угаасаа ийм машинаас авч байгаа болохоор гашуун тах. Кофе нэг ингэж харагдчихээн. Зүгээр л нэг ингээл латте. За одоо йогуртаа идэ. Greek yogurt. Энэ хүмүүс угаасаа нав танихгүй юм чи яадаг юм те? Нэг хүн бичлэг хийж л байгаа. Нэг Аз турист ирсэн бичлэг хийж байгаа юм байгаа л гэж бодож байгаа юу. Тэгээд энийг ийшээгээд ингэж харагдаж байна. Энд тэгтээ айгүй сонирхолтой. Хүмүүс их бие биенийгээ хараад идэггүй санагцсан. Парис бичлэг хийхээр хүмүүс амар хараад идэг. Энд болохоор хүмүүс бүр ямар ч тоос шинжгүй байх. Зарим хөвгшин хүмүүс жоохон хараад идэг. Залуучууд нэг тоодгүй юм шиг санагцсан. Тэгээд хойлохоор ийм байна. Гоё юм байна. Энэ ягаан юмнууд нь гоё жимсний амттай болохоор гоё чихэртэй болгож өгч байна. Гар үтлөө. За бэлэг юмсан. Дээрээс нь засгүй санал олцохгүй бол одоо доороо цайрч байна. За одоо 10 хагас болж гин. Тэгээ дараашаа орох газар бол 7-Eleven гэдэг газар байгаа.
Японых бол амар гоё юм байлээ. Битүүр зөндөөт юм биш үү? YouTube дээр үздэг. Гэхдээ Шведийнх ямаруу та нарт харуулъя. Тэр амар үсэж байна. Орж юу байгаа харъя. Өнөөдөр төгөлдөр ажилтаа бол хагасаа өдөр. Гэтэ илүү цагаар ажиллаж байгаа. Тэгээ би ажлынхны дээр 7-Eleven ороод битүүр өдөр цогтойгоолоо идлээ. Энэ 7-Eleven амар том юм байна. Хараа. Ийм салаатны баартай. Тэгснэ эндээ ингээд уух юмнуудтай. За ийм хөлдөөгчний бас ийм хөлдөөсөн хоол гэдэг үлээ ийм хоолнууд байна. Гаднаас харахад бол нэг гоё харагдахгүй л энэ тий. Гэтэ идэж үзвэл ямар байдаг бол ийм хүү пиццанууд бол гоё тий. Энүүгээр юм бэлтгэсэн салаад байна. Сквал вап. Сквал шүл байна. Тэгээд ингээд уух юмнуудтайгаа тийм гоё халуун олнууд байна. Дандаа тэгэл сэндвич, пицца байх юм байна дөө. Ийм бэлтгэсэн бөөрийнх юм ах байна. Энэ бас гоё ч гэжтэй бөөрийнх юм ах идмээр санагдаж байна. Гэхдээ гоё харагдахгүй байна. Би тэнд кофе байна. Тэмээс ас байна. Десертас авах юм биш үү өдрөө олондоо. Тэнд бас десертүүд байна. За шведүүд энэ энерги ундааг бүр амар уудаг. Энэхүү охтууд нь бүгд юм гартаа энерги ундаатай явж идэг. Моко Celsius гэл. Би юм энерги ундаанд бүр амар дургу. Энэ сая бас сүүлд Монголд орж ирсэн байлээ. Гэтэ Монголд энерги ундаад хүмүүс хэрэг хийх юм бол би лав энийг авлаа. Витаминтай ус. Түлээ энийг авъя. Сүүлийн энэчнээс тэгээд талхаа аваад хям нугшаа аваад өөрөө бас сэндвич хийж болох юм байна. Тэнд бүр маслч. Энийг. Тэгээ би энэ чили чизийг авъя гэж бодож байна. За миний өмнөд бэлэн болчлоо. Өнөөдөр амралтын өдөр болохоор хүмүүсээс гайгүй байна. Хэдүүлээ гадуурхаа тайлж агаад тухтаа сууж идэ. Cheers. Гоё нөр юу гэж хэлэх вэ? Гараа мэдээж аруулах нь. За энэ guys. Энэ саяны чили чиз чи ингэж гарч ирж байна. Ямар хазан бэ? На. Лөлтөө. Амар тослогтой юм шиг байна. Пастан дээрээс бэлсгээ хийгээд. Вау, юу вэ нараа? Юу юм чинь анголоход ямар хэцүү юм бэ? Аль нь чиз юм бэ? За ингээ хайлчих. Хэдүүлээ пастагаа авч үзье. Хүмүүс хараад байна амар хэцүү байна. Wow. Oh my god, амар гоё юм. Юу шок. Яслаг нь бүр үнэхээр гоё бодож байна. Тэгээ дээрэс нь гойм нь хараа юм жижигхэн тэгсэн мөртлөө зөөлөн хатуу биш байна. Бараг гэртээ хийсэн гоё юм шиг байна. Oh my god.
өдрөж. Би гомер идчихэ. Нүр амар гоч юм суу. Бидний Би биш тэгээ. Өдөр идвэ. Чи хатасан моолоо. Өдрийн цагаараа надтай бол идэн тэ. Гол. Тэр битээр юм суп хийж идсэн. Тэрийг бүгдээ бичсэн. Битээр өчтөр юм гоё суп хийж идсэн тэ. Энэ бүр амар гоё юм. наач муухай сте. Доргой. Энэ бүр fruit version шүү. Тэр амстаа. Би бидний идчихсэн. Гоё. Гол. Амжаа саяны чили чизийн дотор хийж үзье. Би нэг аимшиг зэрэгтэй. Nice. Дооцт нь соус байдгүй мэн хараа. Эсвэл бүр сайн хайх байсан болоо. Доод десерт хийе. Овомгийн кейк, карот кейк. Ийм байна. Seven-Eleven-ийн маффин гоё гэсэн. Гэхдээ би маффин аваагүй. Түр харж байгаа юм байна. Дамс хийх гоё шүү дээ. Би бол карот маффин гэж хэлэх чаа. Карот кейк. Яа ямар өөдөө юм бэ? Мистаа. Амар чихэрлэг. Энэ крем биш. Юу юм? Энэ крем биш зүгээр нэл 9 чихрээ. Кремийг угаасаа 9 чихрээд байдаг шээ. Би чи наваа ингэж дарагдаад байдаг. Яа тий. Чин косоны ямсгаа үлдээ авсан. Би өглөө нөө татайгаа идээг үү. Яа. Хацгаа юу? Томоос. За ингэж төгөлдөр идэх байгаа. Одоо орой олон дээр олзъя. Бай. Хай, оройнд одоо 5 өнгөрч ийн 6 болж ийн харанхуй болцсон байна. Тэгээ би гэртээ ирээд машин аваад хэдүүлээ Circle K руу оръё. Тэгээд гоё юу байна олж идэ. C'est parti. За Circle K ороод ирлээ. Иймэрхүү харагдаж байна. Ийм хөлдөөсөө олнууд нь байна. Энэ нөгөө нэг Dames Монголд орж ирж байгаа юм билээ энэ товартнууд гоё амттай. Тэгээ ингээ ялгаагүй уух юмнууд нь бас байна. Энэ шивэдүүд юм hot dog амар дуртай. Бараг эндээ ирж идэх амар дуртай юм байна. За манайхаа юм авчлаа. Сонсогч байгаа мөнгө мэдгүй амар дуу яваад байна. За эхнийх нь мэдээж hot dog. Шивэдүүд бүр амар hot dog гэдэг. Ер нь дандаа иддэг гэж хэлж болно. Амсээ. Ой.
ойр цоцтой гэдэг үг гоё. Би бараг ганцаараа сууж байгаа хүмүүс сүнсэн хараад их юм. Монголд сүүд юм хоттой байдаг бах тий. Би эзэж үдж байгаа хүүхдээ хүмүүсээ эзэж байгааг харсан. Тэгээд талхан амар том. Тэгээд сосиск амар бас том. Тэгээд том л ирдэм байлээ. Энд болохоор ингэж жижиг янз бүрээр ирнэ. Гэхдээ энэ яг надад болд юм санагдав. За газтай ундаага юу муухай болж байгаа. Дандаа чихэр уулж байгаа юм шиг санагдаад. Газтай усаалаа. Тийм бөөрөл зүгэн тэгээ нөгөө жимс нь юу лээ? Ийм жимс. Иймэрхүү одоо энийг junk food гэх багтаа. Иймэрхүү хоол идэхээр угаасаа баймсан газтай юм уу бас надад. Тэгээд ундааг нь уухай болоод газтай ус ууж. Миний дараагийн идэх юм бол харцгай. Wow, oh shit. Йоо, энэ соусоор зодсон юм ааш. Төмөс байна, мах байна, кебабны мах байна. Тэгээ жоохон салаад байна. За ямар амтдах нөө харъя. Оо, төмс нь бол нөх юм шилжижсэн юм байна. Би юм шатчгар төмсөн дургу. Гой шаржигсан төмсөн дуртай. Зүгээр чаасан төмс шиг байна. Соус нь гоё. Махын юм. Энэний дажгүй юм гэвэл соос нь л гоё болгож өгч юм заяа. Тэрнэр төмсөн шалчижсэн махан яг дажгүй амттай. Доороо салааттай. Арай л их төмстэй байна. Шалчгар төмсөн дуртай хүмүүсээ эзэж эхлэх юм байна. Салаад нь гоё шаржигнуур. Шинэ салаад юм шиг. Би бараг мукбанг хийгээд байгаа юм шиг аа. Блинги. Эндэрэ. Oh my god, би нэг амдаа ич чадах болов. Бүгдийг барахгүй юм байна. Талын үлдээчлээ. Гэхдээ би бүр амар эзчлээ ёо. Одоо хэдүүлээ энэ десертыг авч үзье. Би нэг өрөөс авч байгаагүй. Ингэж харагдаж байна. Вау. Гаднаа шоколадтай тэгснээ дотроо юм крем. Тэр бөөрийнх нь брауниsh кексэн текстуртэй юм байна. Стогой юм.
За сайхан ч идлээ, сайхан ч мөнгө өрлөө. Өнөөдрийнхөө бичлэгтэй байсанд баярлалаа. Тэгээд надад хамгийн таалагдсан гэвэл maybe 7-Eleven. Эсвэл энэ Circle K заяа. Яг тэр Circle K дээр идэх юм амар их сонголттой байдаг. Халуун, шарсан шараагүй. Ер нь бол амар их сонголттой. Тэгээд Мян гэвэл Presbyterian арай л бишээсэн. Тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө бичлэгээ дуусгая. Тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. Peace.